За сайн бацгаана уу? За өнөөдөр эх 12 дугаар сарын ерхий төлөвийг харцгаая. Урдийн адил 3 сонголттой. Эндээс сонголтоо хийгээрэй. Сонголтуудаа нэг бүрчлээ харуулъя. За эхний картыг сонгосон таны эх 12 дугаар сарын ерхий төлөвийг харъя. За ингээд харах юм бол бужигнуулаад өгөндөө гэж бодож исэн ч гэсэн эсэргээрээ нам гүн байж ч магадгүй байна. Ер нь бол за одоо яг болж шүү. Яг болоод явчихна гэхээр сар болох байх. Заримдаа таны бодож санаж ирснээр болоод байгаа юм шиг санагдаж магадгүй. Энэ нэг болчих байхаа, бүтчих байх гэд ямар нэг ямыг хүлээж бас магадгүй. Гэхдээ тэрнтэй зэрэгцээд хаяада санаа зовоод ээдээ яадаг л бол доо мэдэхгүй дээ болдгол байгаадаа би чаддаг болов гэдэг бодол нэлийн байх бах. Бас яг бодож исэн юмдаа хүрдэг. Гэхдээ энэ миний сэтгэлд яг цав нийцэхгүй л энэ да гэдэг бодол төрж магадгүй. Өөр гэвэл анзаарахгүй яваад байсан жижигхэн юмнаас болоод санаа зовоод стресстэй дунахыг бай гэхгүй юм байна. Тэрнээс гадна юм болгоныг сайн ажиглаж, ялгаж, салгаж цааш нь сайн судлах нь зөв болов уу гэж бодож байна. Өнгөн дээрээ нэг өөр цаанаа бүр шал өөр байхыг үгүй гэхгүй учраас тэр шүү. Бичиг цаастай холбоотой зүйлийг маш сайн ихтэлж шалгах хэрэгтэй. Юу юуны туханд хөрлөгөө хүмүүсийн үгэнд орох гэснээр хэрэггүй бах. Тэдний ярьж хэлж байгаа ямыг нь сайн тодруулж авах хэрэгтэй. Учир нь олдохгүй юм гарвал надад учраа олох ухаан бий гэж өөрөө өөртөө л найдах хэрэгтэй байх. Шууд л юу ч бодлого. За ерөөсөө тэгэхээр шидлээ гэд ийш тийшээгээ учир зүггүй харайхын оронд надад тех хэрэг байна уу үгүй юу гэдэг талаараа нэлээн бодох хэрэгтэй болж магадгүй. За цааш нь үргэлжлүүлээд эх сард таны ажил төрлийн амрахыг харнаа. За он дуслаа. Одоо тэрийгч тэгнэ энийг ч ингэнгээд явж өгөх бах. Хийх ёстой ажил нэлээд байгаад жаахан дарамт мэдрэх гэдэж бас болох юм. Таны эргэн тойрных нь дарамттай санагдаж магадгүй. Гэхдээ бүр арайч тийм их хэцүүдэлтэй санагдахгүй бах. Ер нь эх сард жоохон зам муутай байж магадгүй. Зам муутай тэгсэн мөртлөө бүтээмж муутай хийсэн юм бараг байхгүй ч юм шиг тийм байдалд орлого овоо урагштай байх болов уу гэж бодож байна. Анхнаасаа за өдийд ачаалттай завгүй байдаг юм чинь тэгвэл тэг нь ингүүл ингэнэ гэд бэлтгэлтэй байвал зүгээр байх. Тэгээд зарим ажил хайж байгаа хүмүүсийн хувьд шинэ ажилд орж бас магадгүй. Нилийн ачаалттай олон цагаар ажиллаад нэг их тийм аятайхан санагдахгүй ч байж иж болно. Гэхдээ овоо гайгүй цалинтай ажилд орж магадгүй. Бүр тийм хар бараан ёстой нэрээ яадаа байз гэхээр бол байхгүй. За зарим нь ажлынхаа хажуугаар давхар өөр ажил хийгээд явж магадгүй. Тэгж их ажилласны хариуд зүгээр хоосон бол байхгүй хаа. Та хийж байгаа ажлаараа дамжуулаад 12 дугаар сард овоо орлоготой байх юм шиг байна. За одоо дараа нь 12 дугаар сард мөнгө санхүүгийн нөхцөл байдал ямар байх вэ гэдгийг харна. За ерөөхдөө бол муугүй шүү. Эх сард өмнөхөөс арай илүү мөнгө олж магадгүй эсвэл энэ сарч жахан чанга байна шүү. Яаж хийж байгаа л хүргэндээ гэж санаа зовх нь арай гайгүй байж магадгүй. Энэ тал дээр санаа зовоод байгаа бол таны бодож байгаагаас дээр байна хаа. Энэ мөнгөөр энийг л авна. Өөр юм авахгүй. Яг хэрэгтэй ямаа л авна. Үүгээр би зээлээ төлнө гэд нарийн тооцоотой байх юм шиг харагдаж байна. Зарим нь ажилд ороод цалингаа авах бах. Заримд нь өртөө байсан хүн өрөө өгч магадгүй. Тэгээд
Хүмүүс тэгчүүл зүгээр идэг штт. Тэгчээч гэж ярих юм бол ярианд нь автаад өвөнд нь орохын хэрэггүй юм шиг санагдлаа. За болчих واخ өө гэд ха хамаагүй шал дэмий юмд мөнгө өрөөд байлгүй. Нарийн сайхан тооцоотой байхад бол алцахгүй дээ. За энэ 12 сар ингээд болж байгаа юм чинь гэд түүнээс цааш яхаа бодохгүй яваад ээж болохгүй. Бас нэг бодсон юмтай байвал зүгээр. За сүүлд нь хүн хоорондын харилцаа ямар ахыг хараад өндөрлөе. За нэг хэсэг хэцүүч гэхэд хаашаа юм жахан ярихтай байдалд орж магадгүй. За яамар ч юм битээ гэж бодогдоод стresстгүй байна. Гэтэ хэсэг хугацааны дараа юу болох, яах их нь танд нэг их хамаагүй ч юм шиг санагдаж эхлэх байх. Одоо болсон үүнээс цааш үргэлжлүүлэлгүй цэг тавь гэхээр үйл явдал болж магадгүй. Хүмүүсийг өө эн чинь ийм хүн байсан юм бэ штт. Миний санснаас өөр байж гэж анзаарч магадгүй. За энэ нөхөрчтэй нэг л бүтэхгүй санагдаад байх шүүгээд зарим хүмүүстэй харьцаа болоод харилцаагаа таслах ч юм уу хуучнаасаа өөр болох байх. Хайр сэтгэлийн харилцаан дээр хоошид ч гэсэн хамт байж чадах уу? Энэ хүнтэй хамт хэр хол явах бол гэдэг асуулт гарч ирж магадгүй. Харилцаа хэвийн үргэлжлээд явна гэж хэлэхэд хэцүү тасалдсан байдалтай байж ч магадгүй. Дуусгах хэрэгтэй гэж бодож байгаа харилцааг жаахан тиймхэн санагдсан ч хамаагүй бүр тэр чигт нь дуусгах хэрэгтэй ч байж магадгүй л юм. Зарим нь өнгөрсөн хугацаанд хүмүүстэй хэрүүлтэй эв зүгээ ололцохгүй байгаад байсан бол алин болго ингэж явах уу гэд хүмүүстэй уулзраа олж магадгүй юм байхаар юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай баярлаа. За хоёр дахь картыг сонгосон таны ирэх 12 дугаар сарын ерөнхий төлөвийг харъя. За ийшээч очиж ингэн тэрийгч тэгнэ гэж гүөхийн оронд 50 байвал илүү зүгээр байна гэж бодож магадгүй юм байна. За юу ч хийсэн, юу ч хэлж ярьж исэн бай. Жаахан бодлоготой байя. Шууд л яриад, шууд л тэгчигээд ухслаад байх хэрэг угаасаа байхгүй маань. Ер нь юу ч болж исэн эхлээд сайн бодох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож эхлэх бах. Ер нь анзаараад байх нэ. Би нэг ингэж ийдэг юм биш үү? Энэ зангаа татаж сурыг. Болоод өнгөрсөн юмны араас шаналал, болоогүй юмны өмнөөс санаа зовоол ингэж байхын ч хэрэггүй юм байна. Яг одоо өнөөдөр юу болж гин тэрэндээ л төвлөрөх нь зөв юм байх шүү гэж бодож бас магадгүй. Тэгээд та нэг тэгчүүлч яг болохгүй л шүүгээд юуны чинь талаар бодоод тэрийгэ болгочих гээд яваад авах. Болох арга чарга юу байна гэж хайж үзэх юм бол боломж байх нь байна. За яавалч дээр юмтэй гэж бодоод ээжээтэл тэгчүүл болох юм шүүгээд учир нь олдож эхлэх бах. Бас эх сард бичиг цаасны ч юм уу хүлээж исэн юмныхаа хариуг авах. Дэмий юм байна гэж бодож исэн юм тэгэхээр болиё гэж шийдвэр гаргаж магадгүй. Таны хүрээлэлд байдаг хүмүүстэй холбоотой өөрчлөлт гарч магадгүй. Гинтэл хин нэг хүн таны амьдралаас гарч яваад тэд нартай харьцаа болж магадгүй юм шиг байна. Хүмүүс танд худлаа яриад үнэн хэлэлгүй яваад байсан гэдгийг мэдэж магадгүй. Тэгээд тэрийн та мэдээд одоо ингэж ийн гэж байхгүй байна. Тусынхаа зам мөрийг хөөж явъя. Баяртай гэхийгч бай гэхгүй л юм. Ирэх сард ямар ч шийдвэр гаргасан тэрэндээ харамсна гэж хэлэхгүй. Харин ч яг яах гээд байгаа нь мэддэхгүй хоёрын хооронд гурвын дунд байхаа болох учраас баярлахаар юм байна. За одоо үргэлжлүүлээд 12 дугаар сард таны ажил төрөл ямар байх вэ гэдгийг харна. За одоо өстө болохдоо л нэг болгоно гэд зүтгээл явах. Хэсэг зур юу үлээгээд бодлоо атж байгаа юм шиг. Хажуу хавирганыхандаа хазгаа өгөлчих гээд муудалцчих гээд ч байгаа юм шиг байж магадгүй. Заримдаа яг бахивадгаараа
залхуутай, ядаргаатай юм шиг санагдчих болно. Бас жоохон хөл толгой нь олдохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Учрыг нь олчих санаатай нэг тэгээд үзье гэх бах. Зарим нь тэгсэн чинь энэ тэндээс хүмүүс яагаад тэгв, юунд тэгвгээд асууж шалгаагаад шүмжлээд илүү юм яриад унж магадгүй. Тэгсэн ч гэсэн тэр нь танд нэг их наалтахгүй бах. Хин ч юу ч гэж хэлж исэн өөр дээрээ тусгаж нааж авах гэснээ хэрэггүй ч бах. Тэгээд зарим нь ингэж байгаад яадаг ингээд ажлаасаа гарчихдаг ч юм билүү гэж бодож магадгүй. Хэрүүл маргаанч гарч магадгүй учраас ажил дээр үгээ сайн цэгнэх хэрэгтэй болов уу гэж харагдаж байна. Бас энэ ер нь яах гээд байгаа ингээд түргэн зан гарах хэрэггүй юм шиг байна. За одоо тэгвэл мөнгө санхүүгийн нөхцөл байдал ямар байхыг харцгаая. За яг нэг хിവэрэ байна гэж хэлэхэд бол тийм биш юм шиг. Өмнөхөөсөө таны бодож ирснээс жаахан өөр байж магадгүй л юм. Таны гаргасан шийдвэр ажлаасаа гарах ч юм уу тиймэрхүү зүйлтэй холбогдоод өөр байж магадгүй. Мөнгөтэй холбоотой тэгэндээ гэж бодож исэн юм а болчихдог ч юм уу эсвэл болоод өөр юм болохыг гэж бодож магадгүй. Нэг хэсэг мөнгөний асуудал жаахан байж ч болох юм. Гэхдээ хэсэг хугацааны дараа арай гайгүй болоод ирэх байх. За ингэчүүл яасан ингээд учраа олохыг л бодно. Цаашдаа бүр их орлоготой болохын тулд хэсэгхэн зураг гацах байх. Өөр шин юм эхлүүлээ тэр нь таныг хуучнаасаа их ашиг орлоготой болох юм шиг байна. Яг 12 дугаар сартаа багтаад биш ч гэсэн өөр газар орноос эсвэл интернетээр дамжуулаад мөнгө олж эхэлдэг болж магадгүй. Ямар ч тач урд нь байснаас өөр юмар мөнгө олж эхэлдэг болох байхаа. За сүүлд нь хүн хоорондын харилцаа ямар авах вэ гэдгийг харъя. За 12 дугаар сар эхэндээ тэгсэн гисгэл байж байгаа юм шиг санагдах бах. Харин сүүл рүүгээ бол давгүй. Хүмүүстэй хамт баяр тэмдэглээд их сэтгэл өөдрөг байх бах. Зарим ганц бие хүмүүсийн хувьд олон хүмүүс цугларсан газар баяр тэмдэглэж санамсаргүй явж байгаад эсвэл олон нийтийн сүлжээгээр дамжуулаад шинэ хүнтэй танилцаж магадгүй. Тэр хүн өөрөө эхлээд тантай танилцъя гэх бах. Тэгээд ямар ч хүн юм бүүмэд сайн танихгүй хүн юм даа гэж бодогдоод за энэ хүнтэй ч харьцах гээд явдэ гэж ч магадгүй. Өөр энэс гадна өнгөрсөнд байсан хүн гинт эргэж гарч ирж магадгүй юм байна. Шууд л гарч ирээд харилцаагаа ахаад шинээр эхлэхтэй шандаж магадгүй. Гэхдээ яг ч харилцаагаа шинээр эхлүүлнэ гэж хэлэхэд тодорхойгүй л юм. Шинэ найз нөхөдтэй болох, удаа уулзаагүй байсан найзтайгаа уулзалдах, муудалцсан байсан найзтайгаа эвлэрэх гэдэг ч юм уу. Иймэрхүү үйл явдлууд болж болно. Найз нөхөд гэлтгүй удаа уулзаагүй байсан хүмүүстэйгээ угаасаа баяр болж байгаа болохоор уулзалтах байх. Эхэндээ хүмүүстэй юу ярих, юу хүчраа олохгүй байж болно. Гэхдээ сүүлдээ зүгээр болчих нь. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа. За 3 дахь картыг сонгосон таны 12 дугаар сарын ерөнхий төлбөрийг харнаа. За эх сард таныг нэг их олон үйл явдал хүлээж ийн гэж хэлэхгүй. 12 дугаар сараас илүү тэрний дараагаас таныг их зүйл хүлээж иж болох юм. Яг 3 дахь замаал хараад өөр илүү дутуу юмд анхаарахгүй байхыг бодох хэрэгтэй байж магадгүй байна. Бас өмнө нь мэдэг байсан юм а хүмүүсээс олж мэдэх хүмүүс танд тэгсэн гэд туршлагаасаа хуваалцаж магадгүй. Тэрийн та сонсоод би бас буруу бодоод зарим нэг юмыг орхигдуулсан юм бэ штт. За тийм юм болч би нэг тэгчдгийм билүү дээ гэж бодоод л яваад ах бах. Яавал би бодож байгаа юмдаа хүрэх вэ гэл бодоол ах юм шиг байна. За яавал зүгээр үү? Яасан дээр үгээд ямар нэг юм шийдэх хэрэгтэй болж магадгүй. Учрыг нь олгүй яваалаас юмныхаа учрыг нь олж нэг тийш нь болох хэрэгтэй болж бас магадгүй.
ийш тийшээ явах талаар бодож байгаад тэрийгэ хойшлуулах эсвэл ямар нэг юмнаас болоод хойшилчиж бас болох юм. Сарын эхэнд ойлгомжгүй юмнууд зөндөө байгаа юм шиг санагдах байх л да. Гэхдээ яваанда зөв. Ийм учиртай юм байна. За тэгэхээр би яах учраа ойлгочлоо. Гэхээр ийм байхаар юм байна. За одоо дараа нь эх сард таны ажил төрөл ямар авах вэ гэдгийг харцгаая. За ямартай ч муугүй. Бас нэг их гойд юм алга байж магадгүй. Өдөрт яг ямар байдгүй яг тэр үгээрээ байх бах. Жаахан залхуутай санагдчих магадгүй. Стресс багтайхан шиг эх сарыг өндөрлөх талаар бодох бах. Ер нь яг юу хийх ёстой тэргээл хийгээд явах хэрэгтэй. Гэхдээ сэргэлэн овсгойтой ч гэх юм уу? Тийм байвал зүгээр юм шиг байна. Хийж байгаа ажилдаа анзаарахтай, болгоомжтой хандах хэрэгтэй байж магадгүй. Би тэгэх гэж байгаа, ингэх гэж байгаа гэж нэг их яриад хэрэггүй бах. За зарим нь эх сард муугүй санагдахаар шинэ ажилд орж магадгүй маань. Дахиад л яасан нь зүгээр юм болоо гэж бодоод иж магадгүй. Энэ ажилд орвол яадаг бол эсвэл хоёр өөр газрын алинд нь ажиллавал дээр бол гэдэг ч юм уу. Тийм юмнаас болоод эргэлзэж магадгүй. Дээрдэгчгүй, дордохчгүй яг бахивадгараа л байх юм дөө гэж бодогдож болох ч гэсэн хэсэг хугацааны дараа тэхээ болоод урагшлаад эхэлнэ. За цааш нь мөнгө санхүүгийн нөхцөл байдал ямар байхыг харцгаая. За энэ сар их тооцоотой байна. Гинт юуны ч хэрэгцээ гараа билээ. Угаасаа шинэ жилээр нилээ хэдийг зарлахдах байх гэд ботчихсон байна бах. За тэгээд бодож ирснийхоо дагуу нилээ хэдийг зарах бах. Тэгсэн ч гэсэн санаандаа бол болондоо гэд яваад байдаг. Гэхдээ бодит байдал дээр яаж ч магадгүй. Ирэх сард импульс худалдаа авалт бол хамгийн хэрэггүй байхаар харагдаж байна. Яг юу хийгээд мөнгөө юунд зараад байна, зээл төлбөр юу болж ийн гэдгээ сайн задлж харах хэрэгтэй юм шиг байна. Заримд нь хамаг ачаа ирээд байгаа ч юм шиг санагдаж магадгүй. За зарим нь банк, санхүүгийн байгууллага ч юм уу өөр ямар нэг газараас мөнгөтэй холбоотой ажил хөөцөлдөөд тэр нь жах удаад бүтэтэл нь хүлээх хэрэг гарч магадгүй. Тэр дунд хин нэг хүн танд тусуулж болох юм. За тэгээд мөнгөтэй холбоотой чухал гэсэн бичиг баримтаа бүгдийг сайн шалгаж үзээд хувилж аваад хадгалахад гэмгүй бах. Ер нь хэтэрхий өөдрөгөөр төсөөлөд яваад аж болохгүй. Аль болох амьдралтай байх хэрэгтэй ийм сар болохоор байна. За ингээд хамгийн сүүлд нь хүн орондын харилцаа ямар байхыг хараад өндөрлөе. За гинэт огцом үйл явдал болж магадгүй. Гинэт нэг хүн гарч ирээл тантай холбоо бариад эхэлж магадгүй. Тэгээд тань руу мессеж ичээд залгаатч байдаг юм уу шууд л баахан юм яриад надад тэгж санагдаад ингэж санагдаад тэгээд ингээд гэл эсвэл танаас юуны чин талаар асуугаад эхэлж болох юм. Гэхдээ та эн чи одоо юу болоод гинэт ингээд байгаа юм бол ямар учиртай юм бол гэж баахан юм бодож магадгүй. Зарим нь тэр хүнтэй харьцахгүй байснын дээр тэгсэн гисгээд холдуулъя гэж бодох бах. За зарим нь бол цаашдаа тэр хүнтэй холбоотой хийвэрээ ч гэж магадгүй. Энэ 12 дугаар сард гэрийнхэнтэйгээ тэгин ингэнэ гэж чухал юмны талаар зөндөө ярилцаж магадгүй. Гэрийнхэн ч эхэлтгүү өөрийнхөө ойр дотны хүмүүстэй цаашдаа яах вэ хөө, тэхүү ингэхүү гэд зөндөө юм ярилцахаар ийм сар болж өндөрлөх нь байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.